За хүн чөлөөнөөр чон борооноор гэдэг үйл явдал болж байна да. Үндсэн хуулийн зөрчлийн асуудал, дээрэс нь үндсэн хуулийн цэцгийн их суудлын хуралдаан, за тэгээд засгийн газрыг огцруулсан асуудал, улсын хурлын даргатай холбоотой асуудлууд гээд энэ асуудлууд явагдаж байгаа энэ цаг хугацаанд магадгүй парламентыг бас тодорхой хэмжээнд анхаарал сарнсан гэж зарим гишүүд маань үзэж байгаа шиг байна. Харж байгаа юм шиг байна. Өөрөөр хэлбэл улсын хурлын гишүүн Исханбаатар буюу Босоганбаа гэж яригддаг. Улсын хурлын гишүүнийг 4 жилийн бүрэн эрхийнхэн хугацаанд хуулийн нэлтийн байгууллага шалгахгүй байх тухай хуулийн асуудлыг улсын хурлын чуулган парламентод оруулж ирж байна. Хууль зүйн байнгын ороо тэмцсэн гэдэг юм томьёолыг өчигдөр уянган шиг гишүүн уншиж танилцуулсан. Энийг бол бид нар тодруулах ёстой. Яахаараа улсын хурлын гишүүдийг шалгахгүй байх асуудал хөндөгддөг юм бэ? Харин ч энэ хулгайлуугаар авилгал, албан тушаалын асуудлууд хамгийн их өртөх магадлал бүхэн хүмүүс хамгийн их шалгагддаг байх ёстой. Шалгагдана гэдэг нь эрүүгийн гэмтэрэг юм уу, ямар нэг одоо ял авахар хэмжээний асуудлаас болцсон гэсэн үг биш. Шалгагдаад дуусгаараа тэр асуудлууд нь үнэн бол үнэн, худлаа бол худлаа гэд олон нийтэд зарлагдаад явах ёстой. Тэгэхээр Исханбаатар гишүүн энийгээ татаад авчаарэ гэдгийг одоо би бас өөрт нь хэлнэ. Энэ бол парламентын дархлаатай холбоотой асуудал. Хэдийгээр парламентын гишүүдийн бүрэн эрх дархлаа гэж нөгөө талдаа халахвчилж ярьж байгаа боловч энэ бол байж болохгүй асуудал шүү гэдгийг би бас бусад улсын хурлын гишүүдтэй уриалмаар байна. Тэгээ цаашдаа бид нар олон зүйлийг үзэх бах. Ерөн зүгээр хүн чөлөөнөөр чон борооноор гэдэг шиг энэ улс төрийн докторгүй нөхцөл байдал үүсэж байгаа ийм цаг хугацаанд ийм асуудлыг оруулж ирж байгаа нь өөр асуудал. Ингэж бодож байгаа нь өөр асуудал. Ийм зүйлийг бүр одоо санаачлаад байнгын ороогоор оруулаад чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирж байна гэдэг бол энэ бол шийдсэн хүмүүсийн л хийж байгаа ажил. Тэгэхээр энэтэй бол хизээч эвлэрч болохгүй. Улсын хурлын гишүүд маань энэ дээр бас анхааралтай байх байхаа гэж бодож байгаа. Ард түмний хувьд ч гэсэн энэ дээр анхааралтай ажиглаасаа гэж хүсэж байгаа. Энэ явж болохгүй асуудал. Үүний эсрэг байна.